асуулт асууя. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Энэ маш чухал хууль орж ирж байгаа. Энийг бол аль болох өнөөдөр ч хамаагүй баталчмаар байгаа. Өмнө их хурлын дарга бям цогтарах хэрэг эрхлэхийн газрын дарга байхдаа цагаан намын улаан намын цагаан байрныхаа дээрэмждийг ерөөсөө танихгүй мэдэхгүй гэж яриад байсан. Ерөнхий сайд учрал ерөнхий сайд бол одоо таньж мэдж байгаа бүгднгийн цэвэрлэнэ л гэсэн. Цэвэрлэх ажлаа яаралтай хиймээр байгаамаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо энэ 2024 оны дүнгээрээ 34.3 их найт төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэж тайлан дээр нь тусцсан байна. За энэ юуг харуулж байгаа тоо вэ гэхээр 24 онд нөгөө улаан намын цагаан байрныхын чинь сонгуулийнхаа зардлыг төрийн өмчт аж ахуй нэгжүүдээс авч явуулсан гэсэн үг. Энэ нэгдгсэн тайлангаар шүү. Энэ дүн нь 2025 онд өсөх ёстой. Гэтэл өсч чадаагүй буюу 19.1 их найт болоод зөрүү нь 15.2 их найт төгрөг. Зөрүү нь 15.2 их найт төгрөг чинь энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд дээр хууль бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээгээд одоо юу гэдгийг хэвлэл мэдээллийн зардал гэдэг юм уу үндэслэгөө алсан хүмүүстэд итгэмж өгж явуулдаг юм уу гэх мэтлэнгээр явсаар гад 15.2 их найт төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гаргаа болсон байгааг ерөнхий сайд шинэ ерөнхий сайд бас анхаараарай. Улсын төсөөр бидний 33 их найдыг баталж явуулж байгаа. Нийтдээ бол одоо 133 их найт төгрөгийн асуудал явж байгаа. Сая энэ ч бусад гишүүдийн асуудлын дээр ч гэсэн гарч ийн. Тайлан балансанд бол маш багаар дүгнэгдэж байгаа асуудлууд байгаа. Тайлан балансан дээр яг үнэлгээгийн зөв үеийг явах юм бол энэ 133 их найт төгрөг хэд ч хүрэх магадaltaй энэ цэнгэл дарга маш сайн мэдж байгаа бах. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ Эрдэнэс Монголч гэдэг юм уу, Төрийн банкч гэдэг юм уу, энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд сая Эрдэнэс Монголыг нэг нэрийг өөрчилчих шиг боллоо. За тэгээд хил ам дагуудад байсан, давхардаад байсан нэг хідэн дарга нарын бас цөөлчих шиг боллоо. Тэгээд нэг 67-8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа л гэж ярьж байгаа бодит байдал дээр эн чинь зөвхөн танахаа өөрсдөө хийж исэн ажлуудынхаа алдаа дутагдлыг одоо зах зухаас нь олоод хараад залруулах гэж байгааг нь илэрхийлэл. Жишээлхэд төрөөс тэр бомтон төрдгийн жишээ төрийн банкн дээр байгаа. Танаа намын нэг даргийнх нь үеэл тэнцээ захирал хийдгээ. 4 жилийнхэн цалин нилээд 1 тэрбум төгрөг болчдгоо. Төрөөс тэр бомтон төрж болдгийн жишээ. Гэтэл төрийн банк, хаан банк хоёр гараанаас ижил нөхцлөөр гарсан. Өнөөдөр хаан банк 2 их найдын буюу Монголын хамгийн том компани болцсон явж байна. Төрийн банк хамгийн жижиг хэвээр байгаа. Өнгөрсөн чуулган дээр уг нь төрийн банкны жишээлхэд ховчлыг оруулж ирээ гэжсэн сая хаврын чуулганд орж ирээгүй. Бүр хойшин татцсан гэж ойлгосон. Тэгэхээр та бүгд маш хариуцлагатай байжгаад энэ мэд өргүү зардал гаргаад байгаа төрд ашиг авчирч өгдөггүй. Төр өөрөө хувийн хвшилтэд өрсөлдөх шаардлагагүй. Энэ мэд төрийн банк гэх мэт энэ байгууллагуудаа ховчлохгүй бол төр данхар тэр чигээрээ 133 байтугай их найт төгрөгийг Монгол Улсын ерөнхий сайд удирдах байгаа буюу төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн 90 их найдын цэнгэл дарга удирдах чинь үлдсэний улсын төсвөөр ерөнхий сайд танхимынхаа сайд нартай буюу төсвийн ерөнхийлөн захирагч нартайгаа нийлж хагаад удирдах байна. Энийг нэг талд нь гаргаж дараагийн ажиллаараа гэж хэлгэсэн. Тэгээ сая нийслэлийн бас нэг төсөв санхүүтэй холбоотой сонсгол болсон. Энэ ерөнхий сайд одоо бас чиглэл өгдөг нэгдмэл улсын хувьд анхаарахгүй бол тэнцээ нэг хурган дарга нь 15 туслагтай 3 компанид тузын мөнгө гээд 200 орчим сая төгрөг жилд авдаг. Тэгээ тэрийг бүр мэддэггүй. Би одоо нэг 200 орчим сая төгрөг авчихсан юм уу би мэдэхгүй байна гэж. Тэгээ нийслэлийн босгосон бонд, нийслэлээс баталсан татвараар орж ирж байгаа төсөв нийлж явсаар гоод одоо нийслэл дээр 7 За хэр л. За ерхий сайд хариулъя. Тэгээ төрийн өмчт компани төсвийн орлого ер нь эдийн засгт харьцаа бол бараг 61% төрсөн. Энэ төрийн өмчт компанийн хуулийг тухайн үед боловсруулж яхад намайг хэрэглэхийн дарга байхад ажлын хэсгийг байгуул бид ажиллаж исэн. Энэ ажил дээр бол EBRD оролцсон. За энэ ажил дээр бол тэр Тони Блэрийн институтээс зөвлөгөө авсан. Тэгээ энэ хуулийг боловсруулж батлуулахад хүн бодохгүйгээр хийх ёстой юм бил. Өнгөрсөн хугацаанд бол төрийн өмчт компани шинжил хийхээр нэг яг ингээд зоригтой шийдвэр гаргая гэхээр очоо хан мөрөгчдөг. Тэр нэ эргэтэн дархтангууд ус төрчтөн залгаад зовоогоод ингээд эхэлдэг. Тэр энэ хамтын хүч хэрэгтэй шүү. Айл намын
маш олон хүний уур бухимдлыг хүргэнэ. Сая одоо би ихний 14 компани дээр бол олон одоо улс төрчдийн уур бухимдлыг хүргэсэн. Тэгэхээр цаашаа зөв явахын тулд хууль гаргах хэрэгтэй. Энэ хуулиар бол хараад бус тузын гишүүдийн тоо олон болж байгаа. Шаардлагууд нь асар өндөр болж байгаа. Асар өндөр болж байгаа. Энд бол тэнцэх хүнд хэдүүлэн бас олдохгүй бол. Өмнө нь би төсвийн хуулийн үеэр хэлжсэнийг та бүхэн санаж байгаа. Ерөөсөө энэ олон улсын аудит оруулах хэрэгтэй юм аа. Тэр заалт унгаацсан шүү дээ. Олон улсын аудит энэ компаниудад оруулж өгөхгүй бол энэ тайлан баланс дээр нэг цэвэрлэгээ хийхгүй бол энэ явах байсан. Юу IPO гаргах? IPO гаргана гэдэг чинь үнэлгээ хийн. Аудит хийн, олон улсын аудит. Тэгээд тэр андеррайтер энэ төр авах хөлс мөнгө хэрэгтэй шүү, төсөв мөнгө. Тэгжиж явахгүй бол үнэлгээ чигээгүй, аудит чигээгүй нөгөө их хурл нийгэм шахангууд нэг юм тогтоол гэдэг нэг хэдин компани татан болгож байгаа маа нэгтгэж байгаа маа гэд хүчээр бариад ороод ирдэг. Тэр төрийн өмчт компанид баримтлах чиглэлийг засгийн газар татаа авцсан. Яг л тэр худлаа. Тэгж одоо хүмүүс хуураад яах. Үнэлгээ хийгээгөө аудит хийгээгөө байхгүй. Тэгэхээр хамгийн зөв зарчим юу гэж үзсэн бэ гэхээр энэ хуулиа гаргачих. Тэгээд энэ статусаа маш тодорхой болгочих. За тэгээд намар IPO гаргахын тулд бол хамгийн зөв зам бол яг Узбекистан энэ хийж байгаа жишг юм бэл. Юугээр нэг юм портфолио маягаар ингээд ашигтай компаниудынхаа хувьцаануудыг нийлүүлээд хөрөнгө оруулалтын сан дээр байршуулад хуулийнхын дагуу хөрөнгө оруулалт менежментийн компанид одоо asset management хийлгээд тэрнийхээ эрхийг их хурлаас авчих бэл. Тийм учраас энэ Чингис хаан баялагын сан нэгдэл бол өөрөө хомкор өдөрдүүлнэ цаашдаа. Тэгээд хөрөнгө оруулалтын сан дээр нь хувьцаануудаараа нийлүүлж хагаад их хурлд намар энэ компани дээр IPO гаргасан юм а гэж зөвшөөрлөө авчих юм бол бирж дээр гаргана, хөрөнгө босгоно. Энэ бол эргэлзээ байхгүй. Тэгэхээр энд одоо их хурлын гишүүдийг л гол нь дэмжиж